За би нэр дэвшигчийг оруулж ирсэн хүмүүстээс асуулт асууя. Нэгдүгээрт нь одоо энэ хүмүүс 60 нас хүрээд тэтгэврт гарах нь үнэн үү? Монгол Ардын Хувьсгалт намын дарга энэ энх хоёрыг ялалсан ерөнхий шүүгч Сарантуяа одоо таны 60 нас гээд тэтгэвртээ гаргасан Бямба, Тогоохоо, өр хинч байдгийг ингээд тэтгэврийн насанд хүрсэн хүмүүсээс ихчхөө. Тусгаалсан гэрээ байгуулад ажиллаж байгаа. Тэгэхээр нөгөө энэ хүмүүс бас 60 нас хүрэхээр та эднэрийг тэтгэврт гаргах уу? Одоо эсвэл нөгөөдөр 61, 62 хүрчээ тэр настай хүн шиг байлгаад ах уу? Хоёрдугаар асуудал нь тэр нөгөө бас Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх хоёрыг яллахад оролцсон Эрдэнэ сувд гэж хүний би хэрвээ зөв таньж байгаа бол нөхөр нь та энэ Эрдэнэ чулуун гэж хүн та сууж ах шиг санагдаад байна. Нөгөө сонирхлын зөрчлийн тухай хуульч яасан бэ? Улсын дээд шүүхэд ер нь бол ах トゥ хамаатан сад найз нөхдөр гэдэг. Тэр Сарантуяа гэдэг хүний хүү ямар зардлаар, ямар мөнгөөр гадаад руу явчаад одоо яагаад Сарантуяа гэдэг хүн өнөөдөр байгаад байгаа вэ? Өөрөөр хэлэх юм бол сонирхлын зөрчилдөө хүмүүс ялалж байгаа нь ер нь ямар утга учир байна вэ? За ийм асуулт байна. За тэгээ 3 дахь асуулт болохоор ер нь энэ улс төрчсөн шийдвэр гаргасан хүмүүсийг шагнадгийн биш үсттэй энэ улсын дээд шүүх. Тэр хос баяр гэдэг баг боловсрол нь тодорхойгүй юм байгаа. Одоо нийслэлийн шүүхэд ирсэн гэдэг шин. Нөгөө 7 сарын 1-ний ялдаг. Би 7 сарын 1-ний хохирогчийн өмгөөлөгч байсан. Одоо энэ хууль зүйн сайд байгаа Тэмүүжи юу гэж хэлж ирсэн бэ гэвэл хүн алсан хүн буруугүй. Одоо ингээ улс төржөөд энэ ял авсан хүмүүс нь буруутай. Тэр буудсан хүмүүс одоо буруугүй гэдэг хэ. Тэгэхээр энэ буудсан хүмүүсийн асуудлыг яах ёстой вэ? Иймэрхүү байдлаар өнөөдөр улс төрчгөө болмоор байна. Шүүхийг улс төржүүлэхгүй байхын тулд юу хийх ёстой вэ? Зөвөр хамгийн наазах нь та нар төсвийг тэгээ чиний сонь дээр байгаа штэ. Сонь дээр ярьсан юм чи ярьж. Чи тэр цаа хурандаа нараас одоо ингээ ялан дууссан гэж хэлсэн штэ. Тэмүүжээ. А чи тэр буудаж алсан хүн буруугүй гэж хэлсэн штэ чи. Чи тэрийг олчоо дараа нь донгос. За тэгээд хамгийн гол нь миний ярих гэдэг юм төсвийг та нар батлуулахдаа төсвийн хуваар нь шийдэж болдгоо юм уу? За чи дараа нь хуц. Дараа нь ярь заа юу. Би юмаа ярьж байна. Чи донгос. Чамтай одоо ярих юм алга. Тийм байна. Тэгэхээр төсвийг хуваар нь авч болох уу? Хуваар нь. Өөрөөр хэлэх юм бол 1% гэдэг юм уу, 2% гэдэг юм уу, тэ? Тэр хуваар шийдэж болох уу? Тэгээ энэ алуурчдад энэ ялыг цагаатгаад байгаа энэ асуудал дээр улсын ерөнхийлөгчид та нар сануулт оруулж болдгоо юм уу? Яг л цаазаар авах ял гэж та нар шийдвэр гаргадаг. Гэтэл цаазаар авах ялыг чинь цагаатгана гэж яриад байдаг. Шүүхийг давсан ерөнхийлөгчтэй байгаа энэ үед яаж шүүх ажиллах юм бэ? Энэ дээр байр суурь хэлж өгнө. Тэгээд хууль зүйн сайд та бидгээ улс төржөөд хэлэхүүгээд танаар заалахгүй шүү. Хуцалгүй дугуй. За. Чам шиг хүн биш шүү.